Улсын хурлын дарга учрлыг аав ээжтэйгээ залхахаас өмнө манай урлаг соёлынхан элит хүрээнд орилгосод төрүүлж залхан үндэсний телевизийн анкер ундрал нь бараг л шууд дамжуулалт хийв. Бага байхад хамаатны ах эгч нар авьяасаа үзүүлвэл бэлгийг чи өгнө гэдэг шиг хідэн дуучид маань энд тэнд залхах гэж очиод санаатай санамсаргүй ихэвчлэн хөгжимгүй дуулж минчээж зогсов. Шадар сайд ган хоёгийн орд хар шиг гэр хамгийн гоё өргөөгөөр шалгарав. Хамгийн олон рeel шуурхай хийж дамжуулсан хүн дид сайд дашнын байв. Залуугаас даашка учрал хоёр маань аль аль нь өндөр сэнтэд дөнгөж суусныхуу элдв санаа суугаагүй хүүхдэрээ өөрийнхөөрөө баярлцгаав. Хамгийн гоё дээл ерөнхийлөгч хүрэлцэх байв. Манай хүн PR-ын зөвлөгтэй зөвлөхгүй нэг тийм тусдаасан жинхэнэ Монгол гоё упа гэдэгтэй маргах хүн одоо байхгүй болсон. Хамгийн урт хадаг нүнжигтэй тавг ширээтэй нь асаа аваргах байв. Сүлд суусан залуу гэргийнч хөөхөн дончтойг хэлэхүү нүүр нүд дүүрэн сайхан байлаа. Зандан шатар дарга маань жавхлан баясгалангийн араас Tonight Show-нд юу ч юм хайж орлоо. Бүхэл бүтэн улсын ерөнхий сайд хэдэн лайк үзэлтийн араслав яваагүй байх. Магадгүй 30 нэмэх жилийн дараа анхны хайртайгаа эргэж суух гээд ч юм уу телевизээр мэдчилсэн байх үедээ мөн үү? Алтан партнеруудын араас болт мөнгөн цэцэг нар хун цэн галуу шиг хосолж яваагаа гайхуулсхийн нийтийн дууны хосуудаа өмгөллөө. Телевизийн шоуг мөн л Централ телевизийн анхаа оргил үзэлт гоё контентоор базж чадлаа. Сошиал чарлаанчид нүцгэлээд салаад хувьсгалаа бүгдийг нь дэлгэж байж үзэлт их авах болсны хажууд анхаагийн хийж байгаа бүхэн яг мэрэгжлийн ажил юм. Гадаад хүрэгчүүдэд ёс төртэй золгууд хийж харагдсан. Миний Монголын арга түмэн гал морин жилээ сайхан ухтлаа.